Зохиолч Че Дашторж Лусын хуурч өгүүлэг. Манай нутагт хүн буудаггүй улаан гэж хадтай нэг жижиг ухай толгой байх. Тэрүүхэндээ их нөмөртэй хатан хошууны доод талд тарж хоцорсон чулуун хорооны туур, ганц нэг өмхөрч муудсан шургааг өвс, шорон дундаас цухиж байхыг хараад БП хуурчийн модон тагз гэж байсан юм аа л гинэ. Орой үдэш үүгээр явдгүй юм шүү л гэцгэн. Энэ учрыг өгүүлсэв. Түүний жинхэнэ нэр хэн гэдгийг хэн ч мэдэхгүй. Мэдхийг ч хүсцгээсэнгүй. Тэр өөрөө өөрийгөө зааж БП гэдэг болохоор нь түүгээр нь л БП хэмээн нэрлэдэг бөлгөө. Ирэх биш хүн юм хойно баг сумын дансанд нэг албан нэр байтгал байж таарна. Зарим түүнийг думаа чавганцын хэлгүй шар энд тэнд манаргаж явнаа л гинэ. БП төрхөөсөө л хэлгүй хүн. Муу ээж нь түүнийг дагуулж аймгийн төв орсоор нэгэн том дооптерт үзүүлсэн авч танаа хүү төрөлхөөсөө хэлгүй юм байна гэснээс хойш бүгд л ингэж ойлгодог болж тийм. Бас дээхэн үед хүрээнд сууж байсан жамаа өвгөн шоо орхиж үзээд гэлан толгойгоо хэсэг илж байснаа. Лусын л хорлол юм байна да. Уул нэг сайн хүний сүнс юм байна шүү гэж айлцсан л дуултна. БП хэдэн ямаага хариулан сумын төв бараадан амьдарсаар сүүлдээ уурын зуухны гачгаар гихч албыг залгуулж өглөө оройд намрын дахлай ухан шиг л юм гэр ажил хоёрынхоо хооронд гэлдэрсээр хэдэн жилийг барваа. Тэр завтай үедээ сумын клубд л байж байна. БП-г сургалахад тэр хаачих вэ? Клубын эрхлэгчийн өрөөнд л хялгас хөрөөдөд сууж байгаа биз гин. Гэтэл сумын соёл урлагийн 3 хоног аймагт болох бөөн ажил мандаж, айлд уулдаг хуурддаг гэснээл малын бэлчээрээс ч гэсэн цуглуулж авчран аймагаас мэрэгжлийн хүн ирж сайн дурын уран сайханчдын хөлсийг ястаа нэг шувтруулж өгвөө. Өнөө уран сайханчдын дунд чинь БП орчихсон өглөө оройгүй юм боллоо. 2 сар шахамд автсны эцэст сая л нэг юм болж концерт аймагт тоглох, спортын тэмцээн явуулах бөөн ажилтай хүмүүс нэгдлийн муу сарамгар ногоон ачааны хард тоглолтын хамаг юм хүм модон хайрцгаа ачцгааж дээр нь тэд өөрсдөө сууцгаан одоцгоолоо. Тоглолтыг аймгийн намын хорооны товчоо урьдчилан үзэж хэд хэдэн алдааг нь зааж өгч хянаж засахаар болсны дотор БП-г тоглолтоос ор тас хасчээ. Хэл амгүй хүнийг энд оролцуулж болохгүй. Үзэл суртлын ажилд чинь нэр хүнд гэж бий. Хэнч хараад л хэлгүй шар байна ш дэлгэн. Энэ бол огт таарахгүй гэж нэг том дарга нь айлджээ. БП-ч хангайгаас түшний мод татдаг замын тэргэнд дайгдж буцаж ирээд муу хуураач ирсээр гэртээ орсноос хойш тэндээсээ хэд хоног цух байсангүй. Хүмүүн заяанда гутарч, гомдож, толгой өөд татахгүй хонон өнжин уйлсан гэлцдэг юм. Удалгүй нэг өглөө бууцан дээр нь нар үзэлгүй ургасан уртад цагаан өлөн өвс ов тов цайвартан сагсааж гэрийн буурн харлан хоцорвоо. Гэрийн хаяанд нь зогссон тракторын мөр том орос бахиал гутлын мөр шиг л ард зайхажээ. Улмаар БП шар далангийн нуруунд гарч мал бараадан амьдрах болсон нь ийм билээ. БП-гийн хойморт нүсэр цагаан багантай
Гоёмсог хүрэн байшингийн зураг шинээр нэмэгдэж, Бепе өөрөө түүндээ модон жааз хийж дээдлсэн нь улсын төв театрын зураг гинэ. Бепег мөнөөх тоглолтоос хасагтан бодилж явах үед хотоос ирсэн нэг алдарт гавьяат жүжигчин хүн энэ зургийг дурсхан өгчээ. Тэгээд за хураал сайн тоглож бай. Тэгвэл төв театр чамайг авчил таарна гэж хэлжээ. Бепе өглөөд өнөөх жаазтай зурга ханцуугаараа арчин их л тааламжтай харж буцаагаад байранд нь тавьж орхино. Бепе хуурцаар л өвл зун ээлжил сайрал. Жил шиг урт өвлийн шөнд хот айлаараа Бепег хууртай нь урьж бүр залж авчирна. Эх хур хоёрыг уулзуулж, морь малаан аргамжиж, муу малаа тэжээж, нохойгоо хооллож, хэдэн тугал бэрүүндаа өвс тавьж өгөх, хөлдөө мах зорж хоол ундаан хийж идэх их захгүй оройн ажил арай хийж өндөрлөхөд Бепегийн ажил эхлэнэ гэж болно. Аль том гэртээ хотоороо цугларч 2-3 лаа нэмэн барьж халтран аргал зуухандаа дүнгэнтэл өрдөн. Бепе хуураа аваад модон чихийг нааш цааш мушгин хэд гунгнуулснаа нэг их уужим амьсгаа авч тоонны цамхраатай хараан чацууран тийшээл харан хуурдана. Энэ үес нэгэн их холын хөх ууланд гүйгүүл морин янцхаахыг анирлах шиг бүдэгхэн эхэлсэн аялгау сүүлдээ чангарахын хэрээр өвлийн шөнийн тэнгэр оддын зүг түмэн солонгон цагаан шувууд болж элен халин алсалмуй. Тэр гэгэн өнгөт цагаан шувуудын хойноос сэтгэл гэгэлцэн зэлүүлж махан бод биеийг эзгүйдүүлэн орхиж нэг л мэдхнээ орчлонгийн явдлыг огоорсон согтуу цагаан ман дунд төөрөлдөн хоосон хөвж явдагсан. Жаргалын цагаан манангаас дуртай дургүйч доошлон бууж ирсэн мөнөөх сэтгэл ирсэн зүгтээ зулран од юу гэх. Бепе хуурдах үе аргамжийн тойрмын чинээ мэлтгэр улаан нар өглөөний сэрвэнд чимээгүйхэн хөөрч их улсын сэрвэнд анирхан улаан туяа нь сэм-сэмээр бударч эхлэх шиг. Тэгснэ хануй хүнүйд нутагтай том цагаан хөөрөгт ганы баяны 9 алдын жороо хар хээр морь атар хөндөй уруудан задгай услууга бөмбөлзөөд ороод ирэх шиг. Илт шаргал бүрдийн хаяанд инг буйлах шиг, эсвэл холд бүсгүй хүн уйлах шиг, дуулах шиг. Ард ташлангийн бараан зөргөөр морьтой хүн эргүүлээд гараад ирж дөтлсөөр гэрийн гадаа овоолоотой аргалын цаахан хан хідэл дөрөө мултлах шиг. Эхлэл төгсгөлийн хооронд юулэгдэн урсах шар замбуулангийн захгүй явдлыг учирлан хэлүүлэх хуурын аялгауг тасалдуулан гэмпэл өвгний мөрийн сүултээ бөөдий хээр гэрийн гадаа янзхаахтал цөм сэх арцгааж бийсээ харах үе өвлийн шөн хугасарч мичид марал гудайсан байдагсан. Хөгшчүүл ханцууныхаа эргүүлгэн дотроор нүдээ арчиж иш хөөрхийд. Нэгийг харамгүй өгчхөд нөгөөг нь дутаачдаг хорвоо байх гэжтэй гэж бишрэх харамсахыг холин цааш дуугүй болно. Бепе хүн рүү за ямар байна да гэх шиг харна. Гэмпэл өвгөн оймсны хараа нь нохойн чих шиг унжчихсан лахгар Монгол гутлынхаа түргийнээс мод толгойгоо гаргаж ирэх зураа. Манай Бепе чинь хэлтэй хөө. Хэл нь 13 яваа юм шүүт.
Манай ард цагдуултанхныг нэр усын бүгдийг хуураараа хэлүүлсэн ч чадна да. Ухаандаа л хуяан дээр ирчээд хой шүдгүү гэмпэл нохоогоо хор гэд хуураараа хэлүүлдэг юм а гэхэд чавганц бит хоёр гэрээсээ уралдаад гараад ирнэ шүү дээ. Гэснээ тэр бүхэндээ хэг хөхрөв. Бэпигийн гарыг барьж үзэхэд манай өвлжөөний арын ханан хаданд ургасан буржгар улаан хаг шиг эвэрлэг хатуу халуун бор гар байна. Хуурыг авч татаад үзэхэд өвл оройн жаварт их уулсын сэрвэн толгой дүнгнэн битүү дуугарч байх шиг эсвэл хойгуур урдуур нь гарсан болгоныг сэвслэн орилж байдаг сэтэрхий хамартай ус зөөдөг ялчхар хөх ингэний маань дуу гараад байх шиг болдгсон. Айлууд өвлжөөлж, хавар жаалж, цэцэг дэлгэрч, хагдарч, бэпэ хуурцсаар л. Гэтэл Баян намдгийн хаалын армэлэн галуутын босго руу бэпэгийнхээс салж нүүж байгаа юм байхаа. Өргөмөл ганц охин нь бэпэтэй нөхцөөд салж хагцаж чадхаан байсан юм гинэ. Охин нь уул нь хот газрын хүн хүлээдэг гээгүй билүү? Намдаг бэпэ хэдэн малынхаа хойноос зарцалж болсон юм байгаа биз. Эхийнх нь шидэлж өгч үлдээсэн 2-3 муу дээлэн ч муудсан байна лээ дээ. Гэцгээв. Энэ тааруухан яриа аяга цайны солионд яригдж дуусаагүй байтал бэпэ галзуурчгаж гинэ. Орой болгон хой товоон дээрээ үдчийн бүрийгээр хуураа хонгинуулж өөрөө чон нохой болж уйлдаг гин. Баян намдгийн ганц охин оргож босч гүйж явах замдан нохой шуунаас айж цочоод гэдсэн тхэн гаргаж бэпэгийн тагзанд ирж осолдчихсан байсныг олж гинэ. Хум базраваны хумпад гэцгэж чавганц хүүхэдгүй л халаглав. Энхэн үйс хөөг татсан их нүсэр хүрэн уулсч таг дүнсэж хад хэрэгсүүрийн босоо хөгч болоод хээрийн салхинд уйтай хонгинон далан хилийн богшрох хүртэл тэнгэртээ эрвэгнэн уйтгартай дуугаар өдөржин шогшрох шиг санагдсан билээ. Учиглах инөө түүнийг барьж авч ховдын асрамжийн газар гэгч рүү явуулахаар очихт нь бэпэ илгэн хаданд асчгаад бууж ирэхгүй байсан тул чамайг төв чатраас хүмүүс аваачаар иржээ гэж хуурч машин дээр суулгасан гэдэг. Улаан торгон ногтны унжилганд нь шүр сувд сүвлэж хадаг яндар зангидсан том модон цартай хуураа бэпэ нялх хүүхчиг өлгийд нь тэрч яваад муу шалдан 51 дээр сууж урд дөрлж давж одсноос хойш олон жил өнгөрсөн ч манай нутагт тийм сайн хуурч дахин төрөөгүй гэх юм билээ. Харин хүн буудгүй улаан хад цуурайгаараа үдэш оройхон хэрд өөрөө хуурдж эхэлдэг. Энэ нь бэпэ хуурчийн хуурын татлага яг мөн. Лус өөрөө хуурдж байгаа нь тэр гэлцэх юм билээ. Зөхөлөвдсөн Че Дашторж Эрдэнэт хот Шарлотти хот 2001-ээс 2002 он Хойд Каролин муж улс Уншсан Эрхэнбаярын Батторж 2026 он